Хөтөлбөр үргэлжлсээр үзэгчтэй өнөөдрийн зочин маань студид маань хүрэлцээрсэн байна. Өглөөний мэнд. За сайн байна уу өглөөний мэнд. За урилгыг маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Өнөөдрийн маань зочноор Монголын скаутын холбооны сургалтын дарга Уланбаяр оролцож байна. За та юун төрөнд манай үзэгчдэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За сайн байцгаана уу? Уланбаяр гэдэг. Би Монголын скаутын холбооны сургалтын даргаар ажилладаг. За Монголын скаутын холбооны үндэсний төвийн штабд сургалт болон хөтөлбөр хариуцсан ажилтнаар ажилладаг юм байна. За саяхан Монголын скаутын холбоо маань олон улсын 4 жил нэг удаа зохион байгуулагддаг Жембрэ 3-ыг Хинтээ аймагт амжилттай зохион байгуулсан учраас өнөөдөр бас зочноо студидт ирсэн байгаа. Тэгээд юун төрөнд ер нь Монголын скаутын холбоотой сайхан танилцъя гэж бодож байна. Монголын скаутын холбоо маань ер нь хизээ байгуулагдав? Ямар үндсэн үйл ажиллагаануудыг ер нь явуулдаг вэ? За Монголын скаутын холбоо анх 1991 онд Монголд орж ирсэн. За 9 мөнх гэдэг хүн бол скаутын холбоог үүсгэн байгуулсан гэж ойлгож байна. За одоо бол нийтдээ 35 жил болж байна. Бас 35 жилийн ой манаас тохиож байгаа. Тэр скаут нь өөрөө олон улсын хүүхдийн байгууллага. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагаар хөлийн зөвшөөрөх замын том хүүхдийн байгууллага гэж ойлгож байна. За бидэд бол Монголд үйл ажиллагаа явуулдаг салбар нэгж гэж ойлгож байна. За тэгэхээр Монголын скаутын холбооны хөтөлбөр үйл ажиллагаа нь гэвэл насны ангиллаар явагддаг. За одоогоор бол 6-аас 11 нас, 11-ээс 16-наас 16-аас 18, 18-аас 25, 25 болон түүнээс дээш гэсэн насны ангиллаар үйл ажиллагаа хөтөлбөрүүдэд явуулдаг байгаа. Таны хувьд одоо скаутын холбоонд ямар чиглэлээр хариуц ажилладаг вэ? Би бол скаутын холбооны сургалтын дараагаар ажилладаг. Тэгэхээр 18 болон түүнээс дээш насны залуучууд, багш нар насан туршидтэй скаутын талаар мэдлэг олгох, скаутын багш нарыг бэлтгэх, сургалт үйл ажиллагаа явуулах тал дээр бол ерөнхийдөө ажилладаг. За тэгээд 21 аймаг 9 дүүргээс скаутууд нисэж байгаа багш нарыг бүлгийн удирдагч багш болгох, за мөн цаашлаад мэргэжил дээшлүүлэх гэж хэлэх үс тийм сургалтуудыг явуулдаг юм байна. Мэдээж Монголын скаутын холбоо маань жил болгол маш олон төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тэгээд энэ жилийн зохиогдсон олон улсын Жембрэ маань ямар онцлогтой болов? Их хааны мөрөөр гээд бас урайнд ор болсон байлээ. Ямар улсын ерөнхийдөө өргөн цар хүрээтэй болж өндөрлөв. За ерөнхийдөө бол сая бол олон улсын 3 дугаар Жембрэ болсон. За скаутын холбоонд жил 4 жилд нэг удаа Жембрэ гэдэг үйл ажиллагаа зохион байгуулдаг. За Жембрэ гэдэг талаар эхлээд бас ойлголт өгсөн дээр авах гэж бодож байна тийм ээ. За Жембрэ нь бол скаутын 12 наснаас 17 насны хүүхдүүдийн чуулган гэж ойлгож байна. За тэгэхээр 21 аймаг 9 дүүрэгт байгаа скаут хүүхдүүд маань тэр болгон бас уулзч чаддаг. Тэгэхээр зундаа бид тэр хүүхдүүдийг 4 жилд нэг удаа цуглуулад за Жембрэ гэдэг үйл ажиллагаа хийдгээ. За Жембрэ нь бол бас олон улсад бас болдог. Олон улсын Жембрэ гэж болдог. Дэлхийн Жембрэ гэж болдог. Тэгэхээр дэлхийд дээр бол скаут нөрөө 200 гаруй улс орнд гишүүнчлэлтэй. За нийтдээ 65 сая гаруй скаутууд байдаг. Тэгэхээр тэр бүх хүмүүс бас дэлхийд даяар 4 жилд нэг удаа Жембрэ гэдэг зүйлд оролцдог. За тэгэхээр энэ жил бол олон улсын 3 дугаар Жембрийн Хинтээ аймгийн Хилэн тусан дээр зохион байгуулагдсан. За их хааны мөрөөр гэдэг урайтай. Тэгэхээр энэ хүүхдүүдэд яг ямар хэрэгтэй юу болсон бэ гэхээр энэ жил бол олон улс гэдэг утгаараа 7 улс бол өөрсдийн төлөөллөө оролцуулсан байгаа. За тэгээд нийтдээ 21 аймаг 9 дүүрэг 7 улсын 1000 гаруй бүрэлдэхүүн тэгээд Жембрэ маань болсон байгаа. Тэгэхээр Жембрэд маань хүүхдүүд оролцсноор яг юу сурдаг вэ, яадаг вэ гэхээр за мэдээж хэрэг 21 аймгийн хүүхдүүд цуглана гэдэг бол мэдээж Монгол улсын өнцөг болон бүрээс хүүхдүүд ирж оролцож байгаа. За энэ хүүхдүүд маань болохоор төрөл бүрийн өөр аймагаас өөр тийм ээ үндэстэн ястангууд цугладаг. За дээрэс нь өөрсдөө бусдад сурталчлах. За жишээлбэл хамгийн захын Увс аймаг болох мөн Баян-Улгийн аймгийнх маань бол Хинтээ аймаг гэж оролцсон. За тэгээд Зүүн аймагаас бол Дорнодийнх нь тийм. За ингээд энэ бүх холын аймгийнхны чиний газар цуглаад хоорондоо өөрсдийн өв соёлоо танилцуулах тийм ээ мөн төрөл бүрийн хоол гэж байдаг тийм ээ. За тэр хоолнуудаа бусдад бас танилцуулах гэх мэтчлэн олон төрлийн үйл ажиллагаа болдог. За эдгээрийн нэг нь бол мэдээж соёлын солилцоо. За хүүхдүүд маань Монгол улсынхаа түүхийг мэддэг байх, үндэстэн яснуудын язгууртнуудыг мэддэг байх тийм ээ. Энэ бүхэн өөрөө хүүхдэд болон ирээдүйд маш их хэрэгтэй гэж бид үзэж байгаа. За дээрэс нь манай Жембрийн
хөтөлбөрийг одоо сонирхуулвал тийм ээ. За хаа нэмрүүр гэсэн шүү дээ. Тэгэхээр 13 дугаар зууны үеийн Монгол одоо улсын Чингис хааны үеийн түүхтэй танилцах. Тухайн үед хүмүүс хэрхэн яаж амьдарч ирсэн тийм ээ. За Чингис хааны баатар цэргүүд маань одоо дайтж явахдаа ямар эд хэрэгсэлтэй явдаг байсан, ямар хоол хүнс хэрэгэлдэг байсан, ямар газар амьдардаг байсан гэх мэтчлэн зүйлүүдийг хүүхдүүдтэй танилцуулж өгч. За энэ нь өөрөө Монгол улсын түүхийг түгээн дэлгэрүүлэх хүүхдүүдэд тийм ээ өөрсдийн түүх ёс заншлыг танилцуулах гэдэг олон талын ач холбогдолтой давуу талтай. За тэгээд дээрэс нь Жембри маань өөрөө одоо бид нар хэвлэн туслан түшгэлж хийсэн ч скаут нь өөрөө майхантай амьдарч өөрсдөө хоол хийж үйл ажиллагаанд оролцдог хүүхдүүд маань. Тэгэхээр 12-оос 17 насны хүүхдүүд маань аруулаа нийлж нэг салаа болоод за тэр салааг бол 10 хүүхднийг салаа болчихвол нэг насан туршиж хариуцна. 18 болон түүнээс дээш насны хүмүүс гэсэн байна. За энэ хүүхдүүд маань Жембрид оролцсноор яадаг вэ? Аруулаа нийлээд нэг одоо 3-аас 4 майхантай. За тэгээд Жембрид оролцоод өөрсдөө хоол ундаа хийж эхэлнэ. Өөрсдөө тэр үйл ажиллагаанд оролцох хажуугаар давхар амьдарч идэг баг. Тэр амьдрал нь өөрөө хүүхдийг бас давхар бие даа сургачдаг. За мөн манлайлж сургана. За яагаад вэ гэхээр тухайн хүүхэд одоо гэртээ тийм ээ одоо плетгэн дээр ийм хоол хийдэг бол Жембрид бол гал түлэх, газар плетгэдтэй арчиж сурах, өөрсдөө хоол хийж эхэлнэ. За тухайн хариуцж байгаа насан туршигч яг яах зорилготой вэ? Тухайн хүмүүсийг хажуунаас нь ажиглаад байж. Зааж зөвлөх тийм ээ. За бүх одоо хоол хүнсийг нь тэр насан туршигч хүн хийж өгнө гэж байхгүй. Тэгэхээр хүүхдүүдтэй зааж сургах. Хүүхдүүд маань өөрсдөө хоол хийж идэх, тэрний хажуугаар багаар ажиллаж сурна тийм ээ. За одоо ингээд гурван дээр нэмээд нэг 7 хүн байлаа гэж бодоод аруулаа нэглээд хин ногоогоо арилгах уу, хин галаа түлхэх үү тийм ээ. За хин одоо яг хуурж амтлах уу, хин модондоо явах уу гэж юм төрөл бүрийн багаар ажиллах чадвар түүх зурагчдаг. Тэгэхээр тэр нь өөрөө ингээд өдөр болгон тэр одоо хуваарлагдсан ажил нь солигдоод явахаар хүүхэд төрөл бүрийн зүйлийг хийж чаддаг. За дээрэс нь ингээд хүүхдүүд маань амьдарч яхад майхантай амьдарч яхад бороо орно гэх мэтчлэн зөндөө олон одоо байгалийн хүчин зүйлүүдийг тулгарна. Тэр бүх зүйлийг давж гарч сурна гэдэг нь өөрөө тухайн хүүхдийг нэг зүйл сургаж байгаа. Энэ нь бол хамгийн чухал зүйл. Тэрний юу гэхээр одоо ямар ч үе тийм ээ бэрхшээл тулгаруул тэрийг даван тулгах чадвартай байх хэрэгтэй. Одоо өөрөө ийм тухайн хүүхдэд тулгарсан бэрхшээлийг хүүхэд өөрөө давж гарах чадварт суралцж байгаа юм байна. Тэгэхээр бидний амьдралд бол төрөл бүрийн бэрхшээл тулгарч идэг саад бэрхшээл. Одоо тэрийг даван тулгах бид нар баг суралцж идэг. Тэр хүүхдүүдийн яг ямар бэрхшээл тулгардаг вэ гэвэл зөв жишээ авахад тухайн хүүхэд одоо өглөө хичээлд явахын тулд 6:30 босдог. Энэ нь өөрөө тухайн хүүхдэд тулгарч байгаа сорилт. Тэрийг тухайн хүүхэд өөрөө одоо босч өглөө босч тэрийг давж гарч идэг. Тэр зүйлийг скаут өөрөө ойлгож өгдөг. Чи одоо амьдралынхаа алхам бүрт сорилттой тулгарч идэг. Тэр сорилтыг чи өөрөө давж гарах хүчтэй байдаг. Тэрийг нь скаут ойлгож өгдөг. Тэгэхээр тухайн хүүхэд Жембри дээр одоо өглөөний босолт босолт нь одоо жишээлбэл бороо орох ч юм уу халуунаар сарж байгаа тэр хүүхэд яаж тэнд одоо 7 хоног амьдрах уу суралцж идэг гэж байна. За тэгээд дээрэс нь олон улсын скаутууд тэр скаутуудаас соёлын солилцоо одоо тэр скаутуудын түүх хувцас хэрэглэлтэй танилцах хэл зүйлтэй танилцах боломжийг бас бүрдүүлж өгч байгаа. За ийм холбогдолтой Жембри болсон байна. Маш холбогдлоо. Хөвгүүжил, бие даах чадвар, багаар ажиллах чадвар гэдэг бүртгэлийг амруулсан гоё зүйл болдог юм тийм. Тэглэг ахав. Тэгээд зөвхөн Жембрч гэлтгүй нь Монголын скаутын холбоо чи өөрөө л ер нь юм зорилготой. Тэгээд маш олон хүмүүстүүдэд олон зүйлийг бас зааж сургаж яадаг та бүхнэр их бахархаж байна. Одоо скаутын холбоонд маань насны ангиллуудыг та түрүүн дурдсан. Тэгээд насны ангиллаар одоо ингээ заах арга барил өөрчлөгдөв, төлбөр нь өөрчлөгдөв. Маш гоё яасан тийм. Тэгэхээр энийг бас эцэг эхчүүд мэдээ үзчихсэн байна гэж байна. Тэгэхээр хүүхдүүд маань одоо 6-аас 11, 12-оос 16, 16-аас 18, 18-аас 25, 25-аас түүнээс дээш гэж байдаг гэж би түрүү хэлсэн. Тэгэхээр скаутын холбоо одоо би бол одоо сургалтын дараа ажилладаг. Тэгэхээр миний ажил юу гэхээр насны ангиллалд тохирох багш нарыг бэлтгэждэг. Тэгэхээр 6 настай хүүхдийн одоо сэтгэхүй тийм ээ тухайн хүүхдийн ойлгох тэр
зам чанарт тулгуурлаж скаутын хөтөлбөр маань явагдчихдаг. Тэгэхээр би одоо хүүхдээ 7 настай хүүхдээ скаутд ийсүүлэн гол 7 настай хүүхд маань 15 настай хүүхдтэй зэрэгцээд нэг үйл ажиллагаанд орно гэж байхгүй. Тэгэхээр насны ангиллаар нь тааруулаад хөтөлбөртэй тухайн хөтөлбөр нь яг өөрийн гэсэн арга барил, арга зүйтэй тэр арга зүйгээр дамжуулж хүүхдүүдийг бид нар хөгжүүлж идэх. Тэгэхээр скаут нь өөрөө одоо боловсролын байгууллага гэж ойлгож болно. Албан бус боловсролын байгууллага. Тэгэхээр одоо хичээлээс гадуурх цаг дээр скаутнаас давхар хүүхдийг насны ангиллаар нь хөгжүүлж идэх. За тэр нь юу гэхээр бид нар хүүхдүүдэд одоо ирээдүйн сайн иргэн болж төлөвшөх нь тусалд. Тухайн хүүхэд 18 нас хүрээд за би энэ одоо яг өөрөө ямар хүн болох вэ гэдгийг тодорхойлцсон. Яг цаашдаа юу хийх вэ гэдгээ тодорхойлцсон тийм ээ. За өөрт нь одоо тулгарх одоо тэр бүх одоо асуудал болон тий одоо ямар ч юм тухайн тулгарч болж тэрийг давж гарах чадвар суралцсан. Яг тийм хүн болж төлөвшөх нь бол скаут бол тусалж идэв. Бид нар бол одоо скаутууд ийсэн хүүхд болгоныг мундаг тийм лидер сайн хүн болно гэж бол хэлэхгүй. Гэхдээ тухайн хүүхэд ирээдүйд өөрийгөө юу гэхээр мэддэг ирээдүйн сайн иргэдүүдийг л бүтээх зорилготой гэж байна. За тэгээд скаутын одоо дэлхийн скаутуудын өрөө гэж бас байна. Тэрний юу гэхээр амьдралд бэлэн гэдэг өрөөтэй. За Монголын скаутын өрөө бол хизээд бэлэн тийм ээ. Ямар ч зүйл болсон би хизээд бэлэн байна гэдэг юм өрөө. Тэгэхээр энэ өрөөнд доор бас скаут хүүхдүүдийг давхар хөгжүүлж, урагшлуулж, чиглүүлждэг. За тэгээд дээрэс нь одоо насны ангил асуусан шүү дээ. За тэгэхээр одоо хүүхдүүдийн онцлогтод харуулж хөтөлбөр явуулдаг. За энэ хөтөлбөр нь өөрөө зөвхөн Монгол улс энийг хэрэгжүүлж байгаа. Дэлхийн скаутууд бүгд адилхан нэг хөтөлбөртэй, нэг арга зүйтэй. За энийг Монгол улсынхаа одоо тийм хүүхдүүд зориулж нутагшуулж бид нар хэрэгжүүлж байгаа гэж байна. За тэгээд дээрэс нь олон улсын байгууллага болохоор хүүхдүүд маань зөвхөн Монголтой биш олон улстай харилцах, олон улсын найз нөхдөдтэй болох. За мөн олон улсад одоо тийм 18-аас 25 насны залуучууд бол олон улсад сайн дур ажилтныг хийх боломжтой. За олон улсын скаутуудын туслангуудад тийм ээ ажиллах боломжтой. Бид нар бол одоо өөрсдийн гишүүдэд тал бүрээс нь хөгжүүлж одоо тийм боломжийг олгож байна гэж байна. За тэгэн гол одоо 25 наснаас дээш насны хүмүүс яг юу хийх вэ гэж тоогооч. За тэр хүмүүс маань бол одоо ирээдүйн хүүхдүүдийг за одоо тийм сайн иргэн болж төлөвшөнд туслах. За мөн давхар тэр хүүхдүүдтэй ажиллахын тулд өөрийгөө давхар хөгжүүлэх хэрэгтэй. Одоо бид нар бол жинзийн үеийнхэн гэж ярьж байна тийм. Энэ үеийн залуучуудтай хэрхэн хөл нийлүүлж алхах вэ тийм ээ. Энэ үеийн залуучууд яаж бодож чинь, яаж ажиллаж чинь, тэрэнд нь яаж тааруулж ажиллах вэ? Тэр хөтөлбөрүүдээ яаж яг боловсруулж хийх үү гэдэг дээр бол одоо насан туршид маань төлөвлөж тэр хүмүүсийг бэлтгэдэг. Тэгэхээр нас бүрээр нь бид нар бол хүүхдүүдийг ангилаад насанд нь тохирсон хөтөлбөр сургалт үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Эдгээр ер нь хүүхдүүдийг бэлтгэж байгаа багш нар бас их чухал байдаг байх л та. Тэгээд ер нь заавал скаут байсан хүн том болоод скаутны одоо багш болт юм уу? Эсвэл ер нь сургагч багш болоход юу шаарддаг юм болоо? Хэрхэн бас багш болох вэ? За. Тэгэхээр нэг зүйлийг бас хэлэх юм болсон байна. Скаут бол сайн дүр байна. За скаутад одоо тийм 18-25 насны залуучууд бол волонтер сайн дураар ажилладаг. 25-аас дээш насны хүмүүс сайн дураар ажилладаг. Тэгэхээр энэ хүмүүс бол ирээдүйд скаутын багш болоход бол төр одоо шаардлага бол байхгүй. Хэрвээ чи өөрөө хүсчихвэл, хэрвээ чи сайн дураараа хүүхдүүдэд ажиллахыг хүсчихвэл бүх зүйл нээлттэй. Тиймээс одоо янз бүрийн шалгуураар хүнийг бид нар бол шүүждэг. Яагаад гэвэл сайн дурын байгууллага. Дотроо одоо сайн дурын ажилтан, сургагч багш, сургалтын багш гэдээ бас олон төрөл байгаа шиг байна. Ер нь ямар төвшөнтэй багш нар маань байдгүй. Тэгээд бас нөгөө цэвүүд бааж гэдэг ер нь нэг сонсч л байсан, бас харж л байсан гадаадын кинонуудаас ч гэсэн тэр талаар мэдээлэл өгвөл. За тэгэхээр багш нар маань бол дотроо хамгийн эхлээд бол сайн дур ажилтдаг. За дараа нь бүлгийн удирдагч багш. Бүлгийн удирдагч гэсэн нь бол хүүхдүүдтэй ажилтдаг багш. За үүний дараагаар үүд байж байдаг. Тэр нь болохоор 2 модон тэмдэгт, 3 модон тэмдэгт, 4 модон тэмдэгт гэж байдаг. За энэ нь бол одоо жишээлбэл бидний боловсролоор ярих юм бол бүлгийн удирдагч бол одоо бакалавр.
За 2 модон тэмдэгт төвүүд байж гэдэг нь бол тийм магистр тийм 3 модон тэмдэгт нь бол доктор, 4 модон тэмдэгт нь бол профессор. Скауттай бол ийм жишээ байна. За тэгэхээр одоо тухайн насны төвөгч маань бол энэ бүлгийн удирдлагчаас эхлээд 2 3 4-ийг профессор явах боломжтой. За мөн дээрэс нь энэ зэрэглэлүүдээс гадна үндэсний зөвлөлийн гишүүн гэж скаут. Өөрөө хэрэг үсэх юм бол сонгуульд албан тушаалтчаад тухайн аймаг дүүргийн дараагаар ажиллах хүсэлтэй, сайн дурын ажиллах хүсэлтэй ажиллах боломжтой. За мөн дээрээс нь бид ч одоо хөтөлбөр, сургалт, гадаад харилцаа, за тэгээд насны ангилал гэж байгаа энэ бүгдийг хариуцсан сонгуульд албан тушаалт. За тэгэхээр энийг бас ажиллах боломжтой. Тэгэхээр цаашаа зөндөө олон өсөх дийвчих бол скаут дотор өсөх зөндөө олон боломжууд байдаг. Одоо Монголын скаутын холбооны ойрын томд зорилго ч юм уу эсвэл удахгүй болох томоохон арга хэмжээ байгаа. За тэгэхээр Монголын скаутын холбооны ойрын болох арга хэмжээг ярьж байвал одоо 8 сарын 12-наас 16-ны хооронд бид нар асан төрөгчтэй багш нартаа зориулаад тийм ээ өөрсдийнхөө энэ одоо багш нарын маань санал хүсэлтийн дагуу 2 модон тэмдэгтийн сургалтыг бол зохион байгуулж байгаа. Төвүүд байжгээд. За энэ нь болохоор бид өөрсдөө нэг магистрийн тэгэхээр мастер болдог гэсэн үг байна. Скаут юм. 2 модон тэмдэгт нь бол бас модон тэмдэгтүүд нь ерөнхийдөө дэлхийд даяар адилхан яваад. Тэгэхээр хэрвээ чи модон тэмдэгтээ бол аль ч улсад очисон чамд энэ хүн модон тэмдэгтээ юм байна гээд адилхан ач холбогдолтой, адилхан хүлээж авч, адилхан хүндэлж, адилхан харьцдаг. Тэгэхээр модон тэмдэгт нь бол маш ач холбогдолтой. Одоо дэлхийн скаутуудын хувьд бол өндөр зэрэглэл гэж болгож байна. Ягаад гэвэл тэр хүн одоо 2 модон тэмдэгтийг 3 4 модон тэмдэгтийг авахд бол хичнээн хичээж ажилласан. Сайн дурын хичнээн их цаг тийм ээ өөрөөсөө гаргасан мөн одоо хүүхдүүдийг яаж ажилласан гэл маш олон зүйл байдаг учраас тэр бүгдийг олон улс даяар ойлгож хүлээмжшүүлдэг учраас адилхан хүндэтгэл. Тэгэхээр 2 модон тэмдэгт авна гэдэг нь скаут юу мэрэгсэн мэрэгжлийн скаут нөө гэсэн. Тэгэхээр энийг одоо тийм энийг авахын тулд хүмүүс маань давхар сургалтанд нь суугаад яг мэрэгжлийн төвшөнд очиход бэлтгэгддэг гэж ойлгож байна. За ирээдүйд хийх гэж байгаа том ажил гэвэл Монголын скаутын холбоо боловсролын ерөнхий газартаа санамжч байгаа. За тэр санамжчид юу тусагдсан маш олон ажлууд тусагдсан байна л да. Хамгийн гол тусагдсан ажил нь юу гэхээр Монгол улсад байгаа нийт ерөнхий боловсролын сургуулиуд дээр скаутын бүлэг байгуулах, скаутын одоо бүлгийг хариуцж ажиллах, бүлгийн удирдагч багш байх. Тэр зүйл дээр нь одоо манай боловсролын ерөнхий газар маань дэмжиж хамтарч ажиллана гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар энэ дээр илүү төлхөө одоо 9 сараас илүү ажиллахаар төлөвлөж байгаа. За тэгээд яах вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдүүд маань хүүхдийн скаутууд эсвэл гэвэл тухайн аймаг дүүргийн сум дээр тий одоо төв дээр барьсан бүх сургууль дээр скаутын бүлэг байгуулалтаар болж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн эсвэл скаут болгоно. Энийг нь хариуцах багш нь тодорхой байж байгаа. Энийг нь бодлохоор цаанаас нь дэмжиж өгөөд одоо сайн дураар ажиллаж байгаа багш нар маань одоо тэгээ цаанаас нь дэмжиж өгөх мэдээж ирэх бол маш сайн идэвхтэй ажиллах баг. Тэгээд скаутууд бол маш ихээр нэмэгдэх баг. Тэгээд скаут нэрээ зөвхөн одоо сайн дурын байгууллага зөвхөн хүүхдүүдийг залуучуудыг ирээдүйн сайн болгох тустай учраас энэ дээр бас нэлээд том ажил болж байгаа. Тийм байна. Маш том ажил байна. Тэгээд их сайхан мэдээд дуулгалаа танд их баярлалаа. Тэгээд бидний ярилцах хугацаа их богинохон. Тэгээд нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг аваад хүлээж хүрэлцэн ирсэн танд бас маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил үйлсэд амжилтыг хүсье. За баярлалаа. Өнөөдөр ихөө зочноор их хааны мөрөөр үрээтэй энэ удаагийн олон улсын Жембри 3 хөтөлбөр болж өнгөрсөнтэй холбогдуулаад Монголын скаутын холбооны сургалтын дарга Улаанбаяр манай нэвтрүүлэг зочноор ирж оролцоод скаутын холбооны үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын үйл ажиллагааныхаа талаар бас хэрэгцээтэй мэдээллийг та бүхэнд өгч чадсан болов уу гэж найдаж байна. Өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай.